За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 30-ны өдөр байна. Тэгээд Леви номны 10 дугаар бүлгээс 12 дугаар бүлэг хүртэл уншихад бэлэн болсон байна. За хамтдаа уншицгаая. Нэгэн удаа Аароны хүү Надав, Абиху хоёр нь тус бүрийн хэрэгэлдэг сангийн бойпрыг авч дотор нь цогшсон цучил мод хийгээд сан тавьжээ. Гэтэл үүнийг хийхийг нь мөнхийн эзэн шаардаагүй байсан учраас энэ нь түүний хувьд ариун бус өргөлд тооцогдов. Тиймээс мөнхийн эзний зүгээс гал буун ирээд хоёр залууг хуйхлан шатаахт нь тэд ч мөнхийн эзний өмнө нам унан амнасаа алдсан байна. Тэгэхэд нь Мойсе Ааронд хэлэхдээ мөнхийн эзэн энэ үгийг хэлж байна. Надтай ойртох гэсэн хүн миний ариун чанарыг хүндлэх хэрэгтэй. Олны өмнө надад зөв зүйтэй аргаар хүндэтгэл үзүүлэх ёстой гэж байна гэхэд Аарон үүнд нь юу ч дуугарсангүй. Мойсе Аароны авга ах Үзелийн хүүгүүд болох Мишагиил, Элцафан нарыг дуудан ирүүлээд за та хоёр наашаа ойртож ирээд хоёр үеэлийнхэн цогцыг асар сүмээс гарган хот айлаас гадагшин хол аваачгтун гэжээ. Тиймээс тэр хоёр нь Мойсегийн хэлсэн ёсоор асар сүмд ороод тэдний цогцыг хувцснаас нь татсаар чирч гарган улмаар хот айлаас гадагш гаргаж тавив. Улмаар Мойсе нь Аарон болон залуу хүүгэн Илиазар, Итамар нарт хэлэхдээ та нар уйлж гашуудан үсээ сэгсийлгэн өмссөн хувцаа урж тасдах хэрэггүй. Тэгвэл мөнхийн эзэн та нарын амь насыг хөнөөж улмаар Израилийн бүх ард түмэн түүний уур хилэнг амсах болно. Харин мөнхийн эзэн тийхүү дээрээс гал буулган тэр хоёрын амь насыг авсныхын төлөө танай гэр бүлийн өмнөөс Израилийн бүх ард түмэн эмгэнэн гашуудах ёстой. Нэгэнд та гурав мөнхийн эзний ариун тосоор мэлаалгаад түүнийх болсон учраас асар сүмд ажиллаж байх үедээ одоогоор гадагш гарч явах хэрэггүй. Эсвэл бас л амь насаа алдах болно гэв. Тэр гуравч Мойсегийн үгийг ёсоор нь дагцгаажээ. Мөнхийн эзэн Ааронд хэлсэн нь чиний хүүгүүд болон чи өөрөө надтай уулзах асар сүмд орохын өмнө арх дарс амсаж үл болно. Үүнийг та нар үеийн үед дагаж байгтав. Эсвэл амь насаа алдах болно. Та нар миний юм гэж юу болох? Хүний юм гэж юу болох? Цээртэй юм гэж юу болох? Цээргүй юм гэж юу болохыг сайтар ялгаж, салгаж чаддаг байх ёстой. Үүнээс гадна Мойсегоор дамжуулан мөнхийн эзэн миний тогтоож өгсөн бүх хууль дүрмийг чи Израилийн ард түмэнд таниулан зааж өгөх ёстой гэв. Улмаар Мойсе нь Аарон болон түүний амьд үлдсэн хоёр хүү Илиазар, Итамар нарт хэлэхдээ мөнхийн эзэнд өргөсөн шатаах өргөлөөс үлдсэн буудай нь бас л онцгой ариун зүйл юм. Та гурав тийм буудаагаар эсгээгүй талах хийгээд өргөлийн ширээний хажууд очин идэж байгтав. Тийм талахыг мөнхийн эзний ариун газарт л идэх ёстой. Учир нь гэвэл мөнхийн эзэнд өргөсөн шатаах өргөлөөс үлдсэн хэсэг нь өөрсдөд чинь болон хүүгүүдэд чинь ноогдох ёстой хув болно. Үүнийг надад мөнхийн эзэн өөрөө тушааж хэлсэн болоо. Харин мөнхийн эзний өмнө гардан өргөсөн өвчүү болон өргөлийн малын баруун гоёыг та нар ямар нэгэн цээргүй газарт аваачаад охид хүүгүүдийнхээ хамт идэж болно. Мөнхийн эзэнд Израильчүүдийн өргөсөн эвийн өргөлөөс үлдсэн тэр хэсгийг сүмийн ариун тушаалтан болон түүний хүүхдүүд хүртэх ёстой. Энэ бол та нарт ноогдох хув болно. Мөнхийн эзэнд эвийн өргөл өргөхөд нь тэрхүү малын өөхийг сүмийн ариун тушаалтан нь мөнхийн эзэнд өргөн шатааж өвчүү болон баруун гоёыг нь мөнхийн эзэнд гардан өргөсний дараа тэр нь та нарын өөрсдийн чинь болон үр хүүхдүүдийн чинь хүртэх хув болно. Мөнхийн эзний заасан энэхүү дүрм нь үеийн үед даган мөрдөгдөж үргэлж хүчинтэй байх болно гэв. Аарон Израилийн ард түмний төлөө ямаа өргөөд тэдний гмийг мөнхийн эзнэр цагаат тулж. Улмаар өргөлийн ямааны махны тухай Мойсе тэднээс асуухдаа
Аарон болон түүний хүүгүүд нь түүнээс юу ч үлдээлгүй шатаасныг мэдэж амьд үлдсэн хүүгүүд болох Илиазар, Итамар нарт ихэд уурсан. Улмаар Ааронд хэлсэн нь: "Тэр Ямааны махыг та нар яагаад мөнхийн эзний ариун сүмийн дотор идээгүй вэ? Тэр үргэлжин мөнхийн эзэнд өргөсөн онцгой ариун зүйл биш байсан гэж үү? Түүгээрч барахгүй. Мөнхийн эзний таалалд Израилийн бүх ард түмнийг нийцүүлэхийн тулд та нар тэдний гмийг өөрсөддөө авсан утгаар мөнхийн эзний заасан ёсоор л өргөлийн махыг идэх ёстой байсан шүү дээ. Тэрхүү өргөлийн малын цусыг сүмийн доторх ариун газарт нэгэнт оруулаагүй байсан учраас та нар миний хэлсэн ёсоор махыг нь сүмийн дотор идэх ёстой байсан юм а гэв. Гэтэл Аарон Мойсед хэлсэн нь: "Өнөөдөр хүмүүс мөнхийн эзэнд гмийн өргөл өргөөд дараа нь түүнд шатаах өргөл өргөх үед ийм хэцүү зовлон миний толгой дээр буулаа шүү дээ. Хэрвээ өнөөдөр би өөртөө гашуун зовлон дайрсан энэ үед гмийн өргөлөөс идсэн бол мөнхийн эзэн үүнийг минь хүлээн зөвшөөрөх байсан хэрэг үү?" хэмээн хариулж, Мойсе үүнийг сонсоод сэтгэл нь тайвширлаа. За 11-р бүлгийг үргэлжлүүлэн уншийе. Мойсе Аарон хоёрт мөнхийн эзэн хэлсэн нь: "Израилийн ард түмэнд та нар энэ үгийг хэлсэгвэ. Газар дэлхий дээр амьдардаг бүх амьтдын дотроос та нарын идэж болох амьтад гэвэл дараах болно. Үүнд салаа туурайтай хевдэг амьтдын аль нэг нь ч алж идэж болно. Харин мал амьтдын дотроос тэмээ, дорго, туулай махыг идэж болно. Учир нь гэвэл эдгээр нь өвсөн тижээлтэй хевдэг амьтад боловч туурай нь битүү юм. Тиймээс эдгээр нь та нарын хувьд цээртэй бузар амьтад болно. Мөн гахаа махыг идэж болохгүй. Яагаад гэвэл гахаа нь салаа туурайтай боловч хевдэг амьтан биш учраас та нарын хувьд цээртэй бузар амьтан болно. Тэдгээр амьтдын махыг идэж болохгүйгээс гадна хүүр сэгэнд нь ч хүрчүүл болно. Тэдгээр нь та нарын хувьд цээртэй бузар амьтад мөн. Усанд амьдардаг амьтдын дотроос та нарын идэж болох амьтад гэвэл дараах болно. Үүнд тэнгис далай гол нуурын усанд амьдардаг сэрвээ хайрстай ямар ч юмыг та нар идэж болно. Харин тэнгис далай гол нуурын усанд амьдардаг юмсын дотроос сэрвээ хайрсгүй амьтдыг идэх нь хоройтой. Тэдгээр нь та нарын хувьд цээртэй бузар амьтад болно. Тийм амьтдыг бузар цээртэй тооцсон махнаас нь идэж болохгүйгээс гадна хүүр сэгэнд нь ч хүрч үл болно. Усанд амьдардаг сэрвээ хайрсгүй ямар ч амьд биетэн та нарын хувьд бузар цээртэй юм. Жигүүртэн шуудын дотроос та нарын хувьд идэж болохгүй цээртэй нь гэвэл дараах төрлүүд болно. Үүнд бүх төрлийн бүргэд, ёл, тас шувуу, шонхор, начин, хэрэг, хар хэрэг, хон хэрэг, тэмээн хэр бол бүх төрлийн шар шувуу, бүх төрлийн илээ, цахлай, гогой, билүүс, хотон, өрөв тас, хар галуу, тугруу, хөх дэглээ, өвөөлж, сарсан багваахаа болно. Эдгээр нь та нарын хувьд цээртэй тооцогдох учраас махнаас нь идэж болохгүй. Шавж хорхоонуудын дотроос далавчтай хэрнээ газраар мөлхдөг шавж болгон та нарын хувьд цээртэй болно. Харин далавчтай хэрнээ газраар мөлхдөг боловч чадтай, хөлтэй, дэвхэрч явдаг амьтдыг идэх нь хоройгүй. Тиймээс бүх төрлийн царцаахаа, хүрэлцгэн, дэвхэргийг идэж болно. Харин эдгээрээс бусад далавчтай хэрнээ газраар мөлхдөг шавж хорхоог цээртэд тооцож багтав. Туурайгүй агаад тавхаагаараа газар алгадан явдаг ямар ч амьтдыг цээртэд тооцож багтав. Туурайтай боловч туурай нь битүү амьтдыг бас цээртэд тооцож багтав. Хевдэггүй амьтдыг бас цээртэд тооцож багтав. Тийхүү цээртэд тооцогддог амьтны хүүр сэгэнд хүрсэн хүн тэр өдрийнхэн орой бол цээртэд тооцогдно. Тийм амьтдын хүүрийг зөөсөн хүн дараа нь бүх хувцаа угааж багтав. Хувцаа угаасныхаа дараа тэр өдрийнхэн орой болтол уг хүн цээртэд тооцогдно. Үүнээс гадна сохор номин, бүх төрлийн хулган, бүх төрлийн гүрвэл, бүх төрлийн матар, хамилон нь та нарын хувьд цээртэй амьтад болно. Тийм амьтанд юм уу хүүр сэгэнд нь хүрсэн хүн тэр өдрийнхөө турш орой болтол цээртэй тооцогдно. Хэрв тийм амьтны хүүр сэг ямар нэгэн мод, нэхмэл арьс эсвэл шуудаа дээр унвал тэр юмыг заавал угааж багтав. Дараа нь уг юмыг тэр өдрийнхөө туршид орой болтол цээртэд тооцож багтав.
Харин тийм амьтны хүүрсийг шавар варан сав дотор унвал дотор нь байгаа бүх юм цээртэй болох учраас савыг хаг цохон хайж багтав. Тийм савнаас ус аваад хоол хийвэл хоол цээртэй болно. Тэр савны доторх бүх юм цээртэй болох учраас түүний дотор хийсэн уух юм бас цээртэй болно. Тийм амьтдын хүүрсийгээс ямар нэгэн юмн дээр унвал унсан юм нь бас цээртэй болно. Үүнд шавар зууханд тийм амьтны биеэс унвал тэр зуух цээртэй болох учраас зуухыг эвдэж хаях хэрэгтэй. Харин тийм амьтны хүүрсийгээс булгин юм уу цөөрмийн усанд унвал ус цээртэй болохгүй. Гэхдээ өөр юунд ч хүрсэн тэр юм нь цээртэй болно. Тийм амьтны хүүрсийгээс үр тариан дээр унвал үр тариа цээртэй болохгүй. Харин үр тариаг усанд хийсний дараа тийм амьтны хүүрсийгээс тариан дээр унвал тэр нь цээртэй болно. Хорой цээргүй бөгөөд идэж болох ямар нэгэн амьтан өөрөө өхвөл тэр амьтны хүүрсийгэнд хүрсэн тэр өдрийнхөө турш орой болтод цээртэй тооцогдно. Тийм амьтны хүүр махнаас идсэн хүн нь бүх хувцас угаах ёстой. Үүний дараа уг хүн нь тэр өдрийнхөө турш орой болтол цээртэй тооцогдно. Тийм амьтны хүүрийг зөөсөн хүн бас бүх хувцас угаах хэрэгтэй. Дараа нь уг хүн тэр өдрийнхөө турш орой болтол цээртэй тооцогдно. Газраар явдаг бүх шавж хорхоо та нарын хувьд цээртэй болно. Түүнээс идэж огт болохгүй. Тийм шавж хорхоо нь мүлхэж, хөллөж эсвэл төөлөрдөж явдаг аль нь ч байх боловч бүгд та нарын хувьд цээртэй учраас идэж болохгүй. Тийм шавж хорхоод хурж өөрсдийгөө цээртэй болгож бас болохгүй. Басгүй тийм юмыг идэж өөрсдийгөө цээртэй болгохыг би хориглоно. Яагаад гэвэл мөнхийн эзэн та нарын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн би төгс ариун билээ. Тиймээс та нар минийх болъё гэвэл өөрсдийгөө ариун байлгах ёстой. Газраар мүлхдэг шавж хорхооноос болоод та нар өөрсдийгөө бузарлан цээртэй болгохыг би хориглоно. Учир нь гэвэл та нарын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн болохын тулд Египт нутгаас та нарыг чөлөөлөн гаргаж өгсөн мөнхийн эзэн бол би билээ. Би төгс ариун учраас та нар бас ариун байх ёстой. Эдгээр нь агаарт нисдэг, усанд амьдардаг, газраар нутгалдаг бүх араатан амьтад, жигүүртэн шувууд, хорхой шавжнуудын тухай хууль юм. Энэхүү хуулийн дагуу та нар цээртэй болон цээргүй, идэж болох болон болохгүй амьтдыг ялган салгаж чаддаг болно гэв. За үргэлжлүүлээд 12 дугаар бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь Израилийн ард түмэнд чи энэ үгийг хэлсгүй. Эмэгтэй хүн тогтмол сарын тэмдгийн үед цээртэй болдгийнхоо адилаар жирэмсэн болоод хүү төрүүлсэн бол түүнийхээ дараа бүтэн 7 хоногийн турш цээртэй болно. Ингээд төрснөөс нь хойш 8 дахь өдөрт нь хүүгийн бэлэг эрэхтний хөвч арсыг хөндөн огтолж байгтав. Түүнээс хойш нэралсан эмэгтэй нь доош цус алдаж буй 33 хоногийн турш цээртэй тооцогдно. Тэрхүү хугацаа нь өнгөрөөд ариутгах ёслолыг хийж дуустлаа нэралсан эмэгтэй нь мөнхийн эзэнд өргөсөн юм уу ариунд тооцогдсон ямар нэгэн юмд гар хүрч үл болно. Басгүй мөнхийн эзний сүмд орж ирж үл болно. Харин эмэгтэй хүн охин төрүүлвэл тогтмол сарын тэмдгийн үед цээртэй болдгийнхоо нэгэн адилаар бүтэн 2-7 хоногийн турш цээртэй болно. Түүнээс хойш нэралсан эмэгтэй доош цус алдаж буй 66 хоногийн турш ариутгах ёслолыг хийж дуустлаа цээртэй тооцогдно. Цээрийн хугацаа дууссаны дараа хүү юм уу охин төрүүлсэн эмэгтэй нь нэг настай төлгөн хоног шатаа хөргөлд басгүй нэг тагтаа юм уу цагаан тагтаа гмийн өргөлд шилж аваад сүмийн үүдэн дээр ирж сүмийн ариун тушаалтанд авчирч өгнө. Сүмийн ариун тушаалтан түүнийг нь аваад мөнхийн эзэнд өргөл болгон шатааснараа тэр эмэгтэйг мөнхийн эзний таалалд нийцгүйц болгоно. Үүний дараа эмэгтэй нь цус алдаж буй үеийн цээр тавигдана. Хүү охины аль нэг нь төрүүлснээс үл хамааран няралсан их хүн бүр энэхүү хуулийг даган мөрдөж байх ёстой. Хэрвээ тэр эмэгтэй нь хонь өргөж чадахгүй бол оронд нь 2 цагаан тагтаа юм уу 2 энгийн тагтааг сонгож аваад нэгийг нь шатаа хөргөлд нөгөөг нь гмийн өргөлд өргөхөөр сүмийн үүдэн дээр авчирч байгтав.
Сүмийн ариун тушаалтан түүнийг нь мөнхийн эзэн дөрвөн шатааснараа тэр эмэгтэйг мөнхийн эзнээ таалалд нийцгүйч болгоно. Үүний дараа эмэгтэй нь цус алдаж буй үеийн цээр тавигдана гэв.